Тэгээ сая ингэж асууж штэ өөрөө асууж штэ те ариун ингээд яг ариун гэж яг юу вэ гэдэг ингэнгүүт надад бас ингээд яг тодорхойлдог гэсэн байхгүй гээл те. Тэгээ магадгүй манай христч хүмүүс ч гэсэн те бурхныг ариун гэж бодохдоо ингээд ямар ч те ингээд хэр буртагууд ингээд ариун гэж тэгдэг те. Тэгэхээр ариун гэдэг нь бол мэдээж яг тэр бүх зүйлийг уусаа тодорхойлогдно. Гэхдээ бурхны хувьд ариун гэдэг нь бол яг ийм тусгаар те ингээд бүр ингээд тусгаарлагдсан те ингээд зөвхөн бурханд тусгаарлагдсан гэсэн утгатай те. Одоо жишээ нь хуучин гэрээг унших юм бол гэж үздэг байсан ба. Тэр хувцснууд өөрөө одоо ч юм уу тэр тавилга өөрөө ариун биш. Тэрийг харин бурхны яг тэр ариун үйлчлэлд зориулж байгаа учраас тэрийг ингээд нөгөө тусгаарлаж ариун гэж авч үзэж байгаа. Ямар нэгэн дуу хоолой намайг ингээд яг ингээд дуудсан юм а гэд те. Тэгэхээр энэгээр юу хэлж ийнө вэ гэхээр бурхан одоо өөрийнхөө сонгож байгаа те өөрийнхөө дуудсан яг тэр хүмүүст ингээд өөрийнхөө тэр ариун оршихуйг илчлэхдээ тэр ямар нэгэн байдлаар ингээд гаргадаг гэд тэр хүмүүсийг дууддаг. Тэгээ магадгүй дуу хоолой ээж болно. Тэгээ зарим хүмүүсийн хувьд нэг тийм газар ээж болно тий одоо ингээд яг бурхантай уулзсан газар ч юм уу тий яг зарим хүмүүс гэрчлэл дээрээ ярьдаг штэ нэг газар руу ороход яг ингээд нэг оршихуй бүрхээд авсан ч юм уу тий яг тийм байдлаар бурхан яг нэг өөрийнхөө хүмүүст тэрийг ариун мөн чанараа илчилдэг. Тэгээд бүхий л номыг бичээстэй нийцэж буй эсгээр нь жишиж үнэл. JC Braille. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур. Үзэгч, сонсогч таны яг одоо бидний подкастыг хүлээн авч үзэж буй цаг өдрийн мэндийг танд хүргэе. Итгэл үйлчлэлээс явуулж буй Мирагийн номын тавиур Христэд суурилсан номын төвчлөлийн подкаст маань цаашин дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд бид энэ удаагийн номороо Sproul зохиолчийн Ариунаас ариун бурхан нэртэй энэ номыг сонгож аваад энэ удаагийн дугаараараа ярилцгаар болсон байна. За тэгээд бид студид гэрэлтап хөтлөмийн маань орчуулагч Нинжинтэй ярилцгаар ирсэн байна. Тэгээд Ариунаас ариун бурхан номын маань орчуулагч байгаа. Тэгээд та өөрийгөө танилцуулаад бас мөн энэ номынхаа зохиогчийн талаар бас бидэнтэй товч танилцуулахгүй юу? За сайн байна уу. Тэгээд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ Ариунаас ариун бурхан номыг манай гэрэлт апын орчуулагч редактор Ариунгой өгчтэйгээ хамтран одоо бид хоёр орчуулсан байгаа. За тэгээд намайг болохоор Нинжин гэдэг. Тэгээд хэлсэнчлэн гэрэлт апын орчуулагч байгаа. За тэгээд зохиолчийн тухай гэдгсэн шүү дээ. За Ариунаас ариун бурханыг бол зохиолч доктор Sproul гой бол бичсэн байгаа. Тэгээд Монгол Америкийн нэгдсэн улсад 50 гаруй жил бол пасторын үйлчлэл хийсэн. За тэгээд 1971 онд одоо легионер үйлчлэлийг одоо үүсгэн байгуулж дэлхийд даяар одоо маш олон хүмүүст хүргэсэн. Легионер үйлчлэлийн байгууллага нь одоо яг ямар төвтэй ямар фокустай байгууллага вэ гэхээр одоо яг Христийн яг Библийн дагуухыг тийм суурь ойлголтуудыг яг одоо теолог номлол тэр тайлбаруудыг одоо хүмүүст хүргэдэг. Тэр олон сургалтуудыг одоо пастор орон нутгийн пастор удирдагч ахлагч нарыг одоо босгон байгуулахад одоо сургадаг тийм байгууллага байгаа. Тэгэхээр дам ганц нөгөө сургалт гэхгүй хажуугаар нь ном, сэтгүүл, подкаст гэдээ маш олон төрлийн үйлчлэлээр ер нь л яг Библийн тэр суурь ойлголт үннүүдийг хүмүүстийг үнэн зөвөөр ойлгож хүргэхэд тусалдаг. За мөн ахлагч удирдагч нарыг бэлддэг тийм маш олон одоо улсад үйл ажиллагаа явуулдаг тийм байгууллагыг бол үүсгэн байгуулсан тийм хүн байгаа. За зохиолчийн маань хувьд бол ер нь бол нөгөө реформер буюу одоо тэр шинчиллийн одоо тэр сайн мэдээг одоо ингээд эхлүүлэгч үүсгэн байгуулагчдын одоо нөгөө нэг хүн нь цагийн мөн одоо яг тэр бурхны яг ариун мөн чанар тэр зүйл дээр тулгуурлаад мөн өөр одоо ариун чанараа дүрдээ толгуурлаад одоо нэг яг Библийн тэр суурь ойлголтуудыг бол яг үнээр заадаг. За тэгээд яг энэнийхээ дагуу одоо тэр болгон одоо хүмүүсийн нэг асуугаад хариулт олдоггүй ч юм шууд хариулахад хэцүү байдаг асуултууд байдаг штэ тэрнийг хөндсөн одоо 70 гаруй номыг бол бичсэн. За тэгээ мөн одоо жоохон бяцхан хүүхдүүдэд зориулаад маш олон хүүхдийн зохиолуудыг бас яг Библийн тэр үннийг илэрхийлсэн эцснийг үннийг ойлгосон тийм номуудыг бичсэн одоо ийм алдартай зохиолч байна. За тэгвэл хоёлоо номныхаа яг нэрнээс эхлэе гэж бодож байна. Ариунаас ариун бурхан гэсэн гэдэг байгаад байгаа шүү дээ. Тэгээд нэг үгийг хоёр удаа давтсан байна. Тэгээд ариун бурхан гэсэн байна. Тэгээд бид нар яг хуу ариун гэдэг үгийг ерөнхий утгаараа бол ойлгодог, итгэгч хүмүүс ойлгодог. Библиэсээ бас
тэр бурхны ариун байдлыг ч гэсэн бид нар харж уншиж яадаг. А гэхдээ энэ номон дээр бол илүү гүн үнцгий, илүү олон талаас нь гэдэг ч юм уу тайлбарсан байгаа шүү дээ. Тэгэхээр хоёлоо нэрээсээ эхлээд яг ариун байдал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Энэ номон дээр зохиогч маань өөрөө ариун гэдэг байдлыг яг яаж гаргаж ирэхийг одоо хичээсэн бэ? Гэдэг талаар. За англи нэр нь бол The Holiness of God гэх тээ. Энийг яг одоо манай редактор ариун гогчтой хоёроос ярьж байгаад яг ариунаас ариун бурхан гэж өгсөн. Тэгээ яагаад ингэж өгсөн бэ гэхээр яг орчуулах юм бол тэгээ бурханы ариун мөн чанар ч юм уу тий эсвэл бурханы ариун байдал ч юм уу яг нэг тэгэж орчуулгахтаар. Гэхдээ яг ингээ номыг яг орчуулад дуусангууд бид хоёрыг хоёуланд нь зүгээр л яг нэг ариун гэж хэлчихээр яг нэг юм дотоо санагдчихсан байхгүй. Тэгээ бүр ингээд яг ариун гэдэг яг тэр нөгөө үгээр нь ч баг илэрхийлэгдэмгүү тий. Яг бурханы тэр нэг гайхалтай гүн гүнзгий мөн чанарыг одоо яг ингэж гаргаж ирсэн учраас бүр ингэ нэг ариунаас ариун гэх тийм монгол хэлэнд чинь те нэг бүр ингэ өндрөөс өндөрт ч юм уу те ингэ бүр ингэ даваа зэргийг бүр ингэ толтол нь илэрхийлэхийн тулд гэдэг штэ те. Тэгэхээр зөвхөн яг ариун мөн чанар ч юм уу те ариун гэд хэлчихээр арай л биш байгаад байна гэд. Тэгээд үнэхээр ариунаас ариун бурхан юм шүү гэдгийг ингэ бүр ингээд дээд хэмжээндээ хүртэл те ингэж илэрхийлэхийн тулд яг энэ нэрийг ингэж орчуулсан байгаа. Тийм тэгээд тэгээд юу гэсэн штэ тий ариун ерөнхий зохиогч маань ариун гэж хэлэх гээд байгаа санаа нь өөрөө юу байсан бэ? Танд орчуулж авах үед бас яг юу гэж бодогдсон бэ ариун байдлын талаар? Яг ариун гэхээр бид нарт бол ингээд шууд нэг ойлголт буудаг штэ тий хэр буртаггүй ч юм уу тий цэвэр цэмцгэр гээл тий. Тэгээ магадгүй манай христч хүмүүс ч гэсэн тий бурхныг ариун гэж бодохдоо ингээд ямар ч тий ингээд хэр буртаггүй ингээд ариун гэж тэгдэг тий. Тэгэхээр ариун гэдэг нь бол мэдээж яг тэр бүх зүйлийг уусаа тодорхойлогдно. Гэхдээ бурхны хувьд ариун гэдэг нь бол яг ийм тусгаар тий ингээд бүр ингээд тусгаар гэсэн тусгаарлагдсан тий ингээд зөвхөн бурханд тусгаарлагдсан гэсэн утгатай тий. Одоо жишээ нь хуучин гэрээнийг унших юм бол одоо бурхны үйлчлэлд хийж байгаа тэр тахилын ширээ тий ингээд авдар гэл тэр бүх зүйлүүд тахилчийн өмсдөг хувцас гэл тий тэр бүх зүйлийг ингээд ариун гэж үздэг байсан ба. Тэр хувцнууд өөрөө одоо ч юм уу тэр тавилга өөрөө ариун биш. Тэрийг харин бурхны яг тэр ариун үйлчлэлд зориулж байгаа учраас тэрийг ингээд нөгөө тусгаарлаж ариун гэж авч үзэж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг ариун бурхан гэдэг хэнгүүд одоо бурхны яг нэг мөн чанар юм шиг ойлгогдож болохоор жишээ нь бурхан бол хайр гэлтэй бурхан бол шудраг гэл бид нар бурхныг маш олон зүйлээр ингээд тэ тодорхойлж тэ хүндэтгэж бурханд мөрөгдөг тэ бурхныг магтдаг. Тэгтэл яг үнэндээ ариун гэдэг нь бол бурхны яг тэр бүх тодорхойлтон дээр хамт явах тэр яг бурхны яг мөн чанар нь болчиход байгаа байхгүй юу тэ. Одоо жишээ нь бурхны шудраг байдал нь ариун тэ бурхны хайр нь бас өөрөө ариун тэ бурхны бүхий л зан чанар нь өөрөө ариун тэ. Тэнгүүд энэ ариун гэдэг нь ямар нэгэн байдлаар бурхны нэг салангад нэг мөн чанар ч юм уу зан чанар бол ерөөсөө биш. Харин бол тэр чигтээ бурхан өөрөө яг тийм ариун оршихуй юм ариун юм гэдэг яг энэ зүйлийг одоо зохиолч маань нийлүүлэлт гаргахыг одоо зорьсон гэх юм уу. Тийм тэгээ яг хуу номын тухайд гэх юм бол одоо яг нэг ариун яг сая ингэж асууж штэ өөр асууж штэ тэ ариун ингээд яг ариун гэж яг юу вэ гэдэг ингэнгүүт надад бас ингээд яг тодорхойлдог гэсэн байхгүй. Зохиолч маань ч гэсэн яг энэ нөгөө номон дээр ямар ч тийм тодорхойлтыг бол өгөөгүй. Тэ бурхны ариун мөн чанар бол энэ юм а гэсэн ямар ч тийм тодорхойлт байхгүй. Энийг харин яаж тэгээ ойлын номноос яг юуг ойлгож авах вэ гэхээр уншигчд маань яг өөрсдөө яг уншиж байхдаа ингээд за угаасаа үер илэрхийлэгдэхгүй байна гэдэг ингээд хөлийн зөвшөөрнө. Ягаад гэвэл яг тэр бурхны үйлдэж байгаа үйлдэл тий бүтээж байгаа үйлс тий өөрийн хайртай хүмүүстэйгээ харилцаж байгаа тэр харилцаа тий тэгвэл бурхан ямар нэгэн байдлаар бурхан орж ирсэн л тий яг ингээд тэр ариун оршихуй тэнд явж идэг юм а гэдгийг тий тэр ямар нэгэн байдлаар бурхны тэр нэг ариун оршихуй нөлөөлөл орж ирсэн л тэр хүмүүсийн амьдралд ингээд шууд өөрчлөлт нөлөөлөл бий болж байгаа юм а гэдгийг л ерөн зохиолч байна шууд тайлбарлаж хэлээд байгаа. Энэ номоор хэмжүүлж. За тэгвэл номын эхлэл дээр нэг юм бурхны оршихуйг ирэн хайж байгаа зохиогч маань өөрөө оюутан. Тэгээд ийм бурхны оршихуйг бүр ийм онцгойгоор ирэн хайж байгаа нэг тийм хэсэг гардаг тийм. Энэ хэсэг дээр яг тэр коллежийн оюутныг тэгтлээ гэхээр бурхны оршихуйг одоо ирэн хайхад яг юу хүргэсэн болоо зохиогч маань энэ хэсэг дээр яг бурхны оршихуйг хэрхэн гаргадаг вэ? Төрсөлдөг вэ? Тийм. Одоо нэг яг энэ зохиол бас Брүүлгайн хувьд болохоор яг тэр оюутан байсан үеийнхаа тухай зэрэс дурдсан байсан шүү дээ тий. Тэрэн дээр болохоор ингээд
нэг тийм дуу хоолой өөрийг нь одоо ингээд дуудан сэрээгээд сүмийн одоо тэр хэсэг рүү хөтлсөн тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд зохиолчийн маань хувьд болохоор яг нэг тэрийг ингээд өөрөө үгээр илэрхийлж ингээд яг бас ингэж нөгөө тэгж энэ бол тийм зүйл байсан юм а гэж илэрхийлж бас өөрөө хэлж чадахгүй байхгүй. Тэр бол ингээд нэг ямар нэгэн дуу хоолой намайг ингээд яг ингээд дуудсан юм а гэд тэ. Тэгэхээр энүүгээр юу хэлж ийнэ вэ гэхээр бурхан одоо өөрийнхөө сонгож байгаа тэ өөрийнхөө дуудсан яг тэр хүмүүст ингээд өөрийнхөө тэр ариун оршихуйг илчлэхдээ тэр ямар нэгэн байдлаар ингээд гаргадгаа гэд тэр хүмүүсийг дууддгаа. Тэгээ магадгүй дуу хоолой ээж болно. Тэгээ зарим хүмүүсийн хувьд нэг тийм газар ээж болно тий одоо ингээд яг бурхантай уулзсан газар ч юм уу тий яг зарим хүмүүс гэрчлэл дээрээ ярьдаг штэ нэг газар руу ороход яг ингээд нэг оршихуй бүрхээд авсан ч юм уу тий яг тийм байдлаар бурхан яг нэг өөрийнхөө хүмүүст тэрийг ариун мөн чанараа илчилдэг. Тэгээд тэр харин яг ариун мөн чанар тэр ариун оршихуй яг тэрийг арай л нэг өөр зүйл байна гэдэг нөгөө тухайн хүн өөрөө мэдэрсэн яг тэр даруйда тэр хүн ингээд бурханы өмнө ингээд хідэн хэсэг болж тий ингээд ундаг гэж байгаа байхгүй тий ингээд өөрийгөө ямар их гэмнүгэлтэй болохыг тэг ингээд за энэ зүйлийг угаасаа ингээд бүр ингээд харах ч ирэхгүй юм байна. Тэг би бүр ингээд би одоо үнэхээр өчөөх юм байна гэдэг. Яг тэр бүхний мэдэрдгээ гэж хэлж байгаа. Тэгээд юу яадаг шүү дээ. Цаашаа үргэлжлээд ариун гэсэн юм гурван одоо үг гуруулын нэг үгийг 3 удаа давтсан юм бүлэг байдаг. Тэрнээс их дээр яагаад 3 удаа давтсан бэ? Тэгээд нөгөө нэг Израиль би буруу санааг бол Израиль үгийг 3 удаа давтна гэдг нь одоо тэр ингэ маш чухал гэдэг тэр ач холбогдлыг өгж байгаа гэд. Тэг би нөгөө бас хальт нэг тийм сонссон нөгөө нэг аудиогоор нь би өөрөө сонссон. Аудиогоор сонсоход маш гоё байсан байхгүй юу? Тэгээд нөгөө нэг оюун гэрлэгчтэй ярилцж агаад тэгээд орчуулагч нь бүр ингээд яагаад энэ үгийг ингээд 3 удаа ингэж хэлсэн юм бол тэгвэл эн чинь ийм ач холбогдолтой бол би ариун гэд сүүлийн ариун дээр нь бүр ийм ач холбогдол өгж унших хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Иймэрхүү ач холбогдлыг өгж ингэж бас судалж дуу оруулсан гэдээ ярьжсэн байхгүй. Тэрэндээ адилхан яг ариун гэсэн энэ 3 удаа давтж байгаа энэ хэсгийг та яривал түрүүн та хэлсэн шүү дээ нөгөө нэг бид бурхны ариун байдлыг хайхтаа өөрсдөө ингэж бутардгаа. Одоо жишээ нь энэ дээр Исая би золгүй хүнээ гэсэн байдаг ч юм уу те. Ахаар яривал. За яг тэр хэсэг дээр болохоор яг Исая гэдэг тэ иш үзүүлэгч бид нар мэднэ тэ. Тэгээ Исая бол бусад иш үзүүлэгчдийг бодвол айгүй дээд гаралтай тэ хааны ордонд шууд орж гардаг тэ тийм хүн байсан. Тэгээд тэр хүн бол хаанаг яг энэ бүлэг дээр бол нөгөө хамгийн анх яг тэр нөгөө бурхныг харчиж байгаа юм л да. Тэгээд ингээд шууд тэр хэсэгтээ яг ингээд бурхныг харчингуудаа ингээд нөгөө бутарч унаад тэ ингээд би бүр тэ ингээд за би таны юу харчваа гэдэг би бүр ямар ч зохисгүй хүн штэ гэдэг яг тэр байдал руу орчоод тэгээ дараа нь ариун гэж хэлж байгаа штэ тийм тэгэнгүүт яг тэр үед нөгөө Исаягийн амьдралд нэг өөрчлөлт болж байгаа юм л да нөгөө бурхан яг өөрийнхөө ариун мөн чанарыг ингээд Исаяад илтгээд одоо илэрхийлсний дараа Исая маань одоо нөгөө иш үзүүлэгч Исая маань тий одоо нөгөө яг тэр бурхны ариун мөн чанарыг мэдэнгүүт ингээд барьцаалдаад яг учраас олхоо болоод тэгээд ингээд нэг самгардаад баг ингээд үхлээ гэж тэгж чааш тий баг өөрийнхөө нэг сонсохоор тэгтээ дараа нь болохоор бурхан ингээд яг тэр зүйлээ ингээд Исая өөрийнхөө хинбэ гэдгийг бурхныг ямар ариун бэ гэдгийг мэдрээд өөрийнхөө хинбэ гэдгийг ингээд мэдэрчээд яг тэр агшинд яаж байгаа юм бурхан нөгөө нэг асуултаа асууж байгаа юм л та Исаягаас одоо хэнийг би явуулах вэ гэдэг Тимоти Исая намайг явуулаач гэдэг тий. Тэгэхээр эндээс харахаар яг бурхны одоо нөгөө нэг яг ариун мөн чанараа тухайн хүнд гимт нүгэлт хүмүүст тий илэрхийлээд тэгээд тэр ариун мөн чанар нь тэр хүмүүсийг цэвэрлсэний дараа тий одоо ингээд өөрийнхөө тушаалыг өгөөд яг тэр даалгавраа гүйцэтгүүлж байгаа юм л да. Тэнгүүд яг Исая тэр үед ингээд яв бурхны дотор ингээд за би явахад бэлэн болсон гэдгийг мэдэрч байгаа тийм тэгээд сүрэн хэлсэн штэ Израильд 3 удаа давтагддаг Библиэлд бас тийм ер нь бол нөгөө давтагддаг өгнүүд олон байдаг штэ тийм тэгэхээр яг юуг нь хараад үзэх юм бол яг маш чухал гэж үзсэн. Тэ үнэхээр мартаж боломжгүй шүү. Үнэхээр чухал шүү гэсэн үгийг бол ялцчгүй 3 давтдаг. Тийм. Гэхдээ бас бид нар Библиэд тэр болгон баяг ингээл давтцсан бурхан бол хайр ч юм уу. Эсвэл бурхан бол шадрах ч юм уу. Тэ яг тийм давтагдсан мөрөөдийг тэр болгон уншдаггүй шүү дээ. Тэ. Гэхдээ ягаад ч юм ингээ бурхан бол ариун гээл тэ. Тэгээл нөгөө илчилт номон дээр бас гардаг тэ. Ингээл элчнэр хүртэл бурханы өмнө тэ нөгөө ингээд юу угуулад ариун гэж болох болно гэд. Тэр тэгэхээр ингээд яг бурхны яг тэр нэг үндсэн яг тэр нэг хуваагдшгүй мөн чанарыг илэрхийлэл болохоор яг тэгж
татдагсан байдаг гэж харж байгаа. Христэд суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт айп хаанч хизээч хам. Гэрэлт айп. Нөгөө Петр нүгэлт намайг орхиоч бас нөгөө пастор явж өнгөрлөө гэдэг нэг юм шоглоом маягаар нөгөө цоглааны хүмүүс бие биетгий ярьдаг байсан гэсэн шүү. Тэгвэл бид нар нөгөө цаанаасаа тэр ариун байдлаас магадгүй зүхтжийдэг юм шиг тэр зүйлээс одоо дайжжийдэг тийм төхөд гарч ирж байгаа шүү дээ. Тийм талаар ярил одоо жишээ нь пастор явж өнгөрлөө гэдэг жокийг сонсогч нарт бас та ингэ ойлгомжтойгоор ярьж өгвөл тэр надад бас айгүй юм бодогдуулмаар санагдсан байхгүй юу? Тэгээ нөгөө нэг тэр хэсэг болохоор нөгөө хоолны ширээний ард тий тоглоом нарыг хийж сууж агаад тэг гинт хүн болгоно нөгөө чимээг болчингууд нэг хүн болгон бүх хүмүүс ярьж байгаа амар ярьж байгаа гинт чимээг болчингууд нэг тийм сонин уур амьсгал үсэт идэг шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөө нэг нь тоглоомоор тий пастор явж өнгөрлөө гэд. Тэгэхээр яг хуу энэ хэсэг нь болохоор яг ингээд нөгөө бас яг бурхны ариун мөн чанарыг гэхдээ илүү нөгөө бурхны яг тэр ариун мөн чанарыг бас ингэж нөгөө нэг мөшгөж те яг ингээд тэр мөн чанарын дагуу амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа тэр мөн чанарын дагуу өсөж байгаа тийм хүмүүсийн одоо оршихуйд хүртэл яг ингээд бусад одоо нүгэлт хүмүүс гэдэг амлалтаа тэр хүмүүс нүгэлтэй гэхдээ бусад одоо юм хүмүүс бас ингээд эвгүй болдгоо дагжин чичирдгээ гэдэг хэлсэн амлалтаа. Тэгэхээр ер нь бол яг нүгэлт хүний одоо нэг төрлөх мөн чанар бол цаанаасаа нөгөө ариун байдлыг одоо ариун байдлаас цухтааж идэг. Тэгээ сая хэлсэн Петр шууд ингээд нөгөө Есүсийн яг тэр нөгөө загас барайл гараад ирсний шууд дараахан шууд мөргөөлтэй ингээд намайг орхиоч гэж байгаа. Тэгэхээр угаасаа ингээд би яагаад ч тантай хамт байх боломжгүй хүн юм байна гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа тийм. Одоо тэр энэ хэсэг юм байна л та. За хүн ингээд нөгөө яг бурхны одоо ариун мөн чанарын дагуу амьдралаа яг ингээд өөрчлөхийг хүсээд мөшгөөд ингээ хичээх үед бас яг тэр бурхны ариун оршихуй одоо тэр хүнийг ингээд дагж идэг. Тийм учраас одоо өөр бас ингээд магадгүй ингээд яг ингээд ариун яг тэр оршихуйг тээж явж байгаа хүмүүсийн хажууд ч тэр тийм одоо нүгэлт хүмүүс зүгээр одоо энгийн хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс хүртэл байхдаа ингээд нэг тийм жирэхдэг, эвгүүрхдэг тийм ийм төгөөс бид нар сонсдог шүү дээ тийм ингээд итгэгч хүмүүс байхаар энэ юм сонирч юм эсвэл яг итгэгч хүний хажууд гинт нэг хараалын үг хэлхий болдог ч юм уу тийм яг тэрцэн ингээд цаанаасаа яг нэг тийм бурхны ариун оршихуйг яг ингээд тээж явж байгаа тэр ур амьсгалыг бүрдүүлдэг гэж хэлж байна. Тийм тэгээд түрүүн бас таны яриад донд итгэгч биш хүмүүс ялангуяа айгу асуудаг шүү дээ. Надаас ч гэсэн найдууд маань магадгүй асуужсэн. Тэгээ бурхан ч байгаа бол хаана байгаа юм бэ? Ингээд харагдах байдлаар нүдэнд харагдах байдлаар ингээд харъя л та гэдэг ч юм уу тий. Магадгүй итгэгч хүмүүс ч гэсэн хизээний цагт тийж бодож исэн байж магадгүй. Тэнгүүд бид нар ингээд харах байтугай ингээд тийм өөрөө бид нэр өөрсдөө тисэж үлдэхэргүй зүйл байгаа байхгүй тий. Тэрийг бас зохиолч маань айгуу сайн ингэж гаргаж тайлбарлаж өгсөн юм болов уу гэж бодсон. За тэг яг энэ тухай яг нэг номын яг сүүлийнхээ 2 дахь бүлэгт гардаг. Тэгээ энэ дээр болохоор нэр нь болохоор одоо үзэгдэх бүхнийг давж яг үннийг олж харах нь гэдэг хэсэг байгаа. Тэгээ бүлэг байгаа. Тэгээ энэ бүлгийг болохоор нэг гоё жишээ авч ярьсан нь тий одоо ингээл Амстердам бид нар гоё уран зураг гэж мэддэг штэ тий тэгэл Амстердамын галерейд явж итэл ингээл шөнийн харуул гэл одоо алдартай зураг байна тий тэр зургийг ингээл байж ангууд бид нар шууд хараад хөөх гэлтэй ингээл тэр зургийг ямар гайхалтай зурсан юм бэ гээл те хөөх энэ зургийг шүтэж бишрий гээл тэгдэггүй штэ те шууд хараад хин зурсан юм бэ гээл шууд доошоо нэрийг хараал те ямар зураач үйд юм бэ аль улсынх юм бэ гээл шууд ер нь бол тэр одоо зураачийн тийм тэр зургийг зурсан одоо зураачийг шууд ингээд биширч эхэлдэг штэ те өстой гайхалтай бүтээл төрөвжээ гээл те тэг яг тэрнтэй адилханаар бурхны бүтээл бол бидний яг эргэн тойронд бүр ингээд бидний хүрээлэн байгаа. Тэгээд бид нар одоо эндээс гараал тийшээ тэнгэрийг харахад тэнгэр тэгээ одоо од ирэхс гээл те тэгэл цэцэг навч гээл те бүр ингээд бүр тоймгүй ихтэй бидний бүр хүрээлэн байгаа. Тэгээ энэ бүхэн бол одоо ингээд бүгдээрээ бурхны одоо ингээд мутрын бүтээлүүд байгаа байхгүй те. Тэнгүүд энэ бүтээлийг хараад те бид нар тэр вау гэж дуулддаг те одоо ямар ч байгалийн гоо сайхныг давах зүйл байдаггүй шүү дээ те. Тэгвэл тэр гайхалтай бүтээл тэр болгоныг ингээ хараад бид нар
вау гэл энэ бүх зүйл ингээл яг өөрөө л ингээд байж исэн юм шигээр заримдаа ингээд бодоол зүгээр өнгөрдөг. Тэгтэл яг үнэндээ тэр бүх зүйлийг бүтээсэн бүтээлч гэж тэгээ бүтээгч байгаа шүү гэдгийг бурхан одоо тэр бүтээлүүдээрээ дамжуулж одоо харуулсан байдаг. Тэгээд одоо дуулалт номыг ингээд уншиж явах юм бол Давид ингээл айгүй олон Давид болон бусад дуулын зохиогч нар айгүй олон яг бурхны тэр нэг гарын мотрын бүтээлийг ингээд шагшран магтсан дуул номуудыг бүтсэн байдаг штэ тий. Тэнгэрийн оддыг хараач гээл тий. Та бүтээсэн гэж төг төмдийн эзэн ингээл тий. Тэнгүү номон дээр бичснээр болохоор зохиолч нь болохоор тий. Хэрвээ одоо ингээд шинжлэх ухаан айгүй хөгжсөн тий. Бүр ингээд бид нар дэлхийгээс хэдэн мянган километрийн цаана байдгийг тий. Ингээл тооцоолоод ингээд гаргаж ирсэн. Тэрийг тэд нар Давид тэр тухайн үеийн зохиолчд мэдсэн бол бүр юу гэж бичих байсан болоо гэх тий. Тэд нар мдээгүй байсан хэрнээ тий. Бурхны тэр бүтээлийг тий ямар гайхалтайгаар тэгж бишрэн хүндэтгэж тэр бүтээлийг яг давж цаана байгаа тэр бурхны мөн чанар тий яруу алдрыг харж исэн нь бол үнэхээр гайхалтай гэдэг хэлсэн байгаа л да. Тэгвэл яг энэ таны ярьж байгаа бүлэг дээр нөгөө бурхны яруу алдраа илчлэх үед ийм 3 одоо ширээтэй хөл шиг одоо чиний ширээ 3 биш ээ 3 хөлтөө ширээгээ зүрлж ярьж байгаа байхгүй тэр нь болохоор сайн сайхан үнэн гоо сайхан гэдэг энэ 3 зүйлийг ярьдаг шүү дээ. Тэгээ надад энэ гоо сайхан гэдэг хэсэг айгүй ийм содон сонсогдсон. Гоо үзэсгэлэн бурхныг илэрхийлдэг гоо үзэсгэлэн гэж юу вэ гэдэг ч юм уу. Энэ айгүй сонирхолтой сонсогдчихсэн надад. Тэр энэ талаар сонсогчдоо үзэгчдээ хуваалцвал. Тэгэл сая яг хэллээ те бурхан бол угаасаа яг бүх бурхан бол өөрөө маш имих цэгцтэй. Тэгээ үнэн тэгээд яг бурхны гоо сайхан гэдэг тэр зүйл нь болохоор зохиолч маань энэ дээр бол ингээд хэр баргийн бид нар ингээд нөгөө яг бурхныг яг гоо сайхан тэр гоо зэв ч юм уу тэрийг ингээд нэг өнгөрүүлчих гэдэг ч юм уу эсвэл яг тэр хэсгийг орхидуулахгүй яг дотроос нь үнэн бодит фактыг хайгаад ч юм уу тий бурхан бол тийм юм аа гэж бурхны тухай судалж мэдлэхтэй ингэх талтай байдгаа гэдэг чаа тий харин яг бурхны тэр гоо сайхан гэдэг нь яг тэр бүтээлээр нь дамжуулж бид нэр яг харж болно гэдэг хэлж байгаа юм л та тий тэгэхээр одоо яг орчин цагт ингээ хүмүүс ингээл хитрхий завгүй те ингээл гараал энэ дэлхийн ертөнц угаасаа л байж явах хэрэгтэй юм шиг те тэгэл тэр гол те цэцэг юмс угаасаа л ургаж явах хэрэгтэй юм шиг хажуугаар нь ингээл өнгөрдөг те гэтээ ингээд яг ингээ хэсэг жоохон пауз аваад те зогсоод нэрээ би чи яг юун дотор амьдраад байгаа вэ те ингээд ямар дэлхий дотор байгаа вэ би чи хэний бүтээсэн дэлхий дотор яваад байгаа вэ гэх те тэрийг ингээ хэсэгэн зурчсан ингээ тунгаагаад яг үзэх юм бол яг тэр ийм агуу тэр энэ бүх зүйлсийг бүтээсэн тэр бурхны тэр гайхалтай яруу алдрыг тэ олж харж өөрөө ирэхгүй ингээд бурхныг шагшран хүндэтгэх болно гэдэг хэлж байгаа. Тэгээд яг Христ итгэгч хүмүүсийн хувьд болохоор бас нэг гоё жишээ авсан нь нэг одоо арай Христ итгэж бас хүмүүсийг бодвол нэг нүдний шилтэй гэдэг юм л да. Тэгээд тэр нүдний шил нь болохоор юу вэ гэхээр бид нар болохоор яг тэр бүтээлийг одоо магадгүй зарим хүмүүс тэр бүтээлийг хараад тэр хүрээл зогсчихж байгаа тий гоё юмаа сайхан юмаа гэл харин бид нар болохоор яг тэр бүтээлийг бүтээсэн тэр бүтээгчийн тэр яруу алдрыг тэрнээс одоо үзэгдэж байгаа харагдж байгаа тэр бүх зүйлсээс одоо давж яг тэр яруу алдрыг олж харах тэмнүүдтэй тэр нүдний итгэлийн нүдний шил гэж нэрлэдэг байгаа. Тийм гайхалтай одоо нөгөө нэг эрх мэдэл гэх юм уу тий эсвэл нэг гайхалтай одоо завшаан одоо биднэрт одоо бурхнаас ирсэн байдаг юм аа гэдэг. Тэгээд энэ ном тэрчгтээ ингээд ариун байдлын талаар ингээд холбоод ярьсан байгаа гэж хэлсэн. Тэгээд таны хувьд яг ингээд орчуулж явах үед онцгой санагдсан хэсэг ч юм уу эсвэл магадгүй гэрчлэл ч юм уу яг түрүүн бас хоёлоо нэг эхлэхээс өмнө ярьжсэн шүү дээ. Яг тэр талаараа илүү өөрийнхөө зүгээс ямар байсан бэ? Яаж санагдсан бэ? Бас онцгой сонсогчтой хаалцахыг хүсэж байгаа зүйлээ л таавалцаж. За миний хувьд болохоор за яг энэ нөгөө ариунаас ариун гэ бурхан номыг орчуулах үед болохоор би яг өөрөө нөгөө нэг гадаадд байсан байхгүй. Тэгээд ер нь бол яг нэг сүнсний хувьд бид нар хуурай гэдээ ярьдаг штэ тий. Тэгээ ингээд нэг хэцүү яг яах гээд байгаа нь мэддэхгүй тий. Ингээд нэг бурханаас ингээд нэм асуумаар байдаг. Гэтэ яг юу гэж асуухаа мэдэхгүй тий. Эсвэл яг энэ нөхцөл байдлыг яаж давж гарах уу ч юм уу тий. Эсвэл ингээд нэг заримдаа зөвлөлт ингээд нэг юм жолоогүй болцсон юм шиг үе бас амьдралд ингээд гардаг штэ тий. Ингээд хаашаа явах хаш мэдэхгүй ч юм уу тий. Ер нь яг хаяах гээд байна ч юм уу тий. Хүн болгонд нэг тийм амьдралын үе байдаг байх л та. Тэгээ миний хувьд яг тийм үе байсан байхгүй. Тэгээд яг нөгөө яг л түрүүний хэлдэг шиг яг эндээс ийм юм а гэсэн би яг баттай зүйлийг бол үнэхээр ингээд олж аваагүй. Гэхдээ яг ингээд орчуулад эхлэхэд л
ингээд нэг ер бусын яг нэг тийм ариун оршихуй намайг ингээд хочаад авах шиг болсон байхгүй. Тэгээ энэ нь болохоор яг миний тэр орчуулж ирсэн одоо ариун дайм ба амар тайвангийн бүлэг байгаа байхгүй. Тэгээд тэр бүлэгтэй ер нь шууд холбогдчихсэн. Тэгээд тэр бүлэг дээр болохоор бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр зохиолч маань юу гэж хэлдэг вэ гэхээр те бурхан бидэнд одоо Христ итгэгч биднэрт одоо өөртөөгөө тэр ариун дайн зарлахыг бол зөвшөөрдгөө гэд. Тэгээ энэ дайн бол дайн гэхээр бид нар дандаа дайсагнах те ялах ч юм уу те тэгж ойлгодог. Гэхдээ харин энэ бурхны зөвшөөрдөг хүлээн өөртөө энэ дайдахыг хүлээн зөвшөөрдөг дайн бол дайсагнах дайн биш те харин яг эцэст нь тэр амар тайвныг олж авах дайн байдаг юм аа гэд. Тэгээд дайн ихлүүлнэ гингүүд одоо бид нарыг одоо зөвлөлт амьдрал дээр юу яаж болох вэ гэхээр бид нар зүрх сэтгэл дотор байгаа тэр зөрчилдөөн тэ бурхнаас асуумаар байгаа асуулт шудраг ба санагдж байгаа зүйлс тэр бүхий л одоо мэдрэмж тэр зүйлсээ тэр бурхны өмнө зүгээр ингээ нээлттэй авчираад асгах гэсэн үг. Тэ одоо жишээ нь бурхан яагаад энэ зүйл миний амьдралд болж байгаа вэ? Тэг яагаад яг тэгэхэд тэр хүн надад ингэж муухай шудраг бас хандсан бэ гэл тэ. Эсвэл яагаад одоо зүгээр манай их оронд ийм юм болж байгаа вэ? Тэ одоо ингээл дайнд ажинтай улсын хүмүүс бас байгаа штэ тэ. Тэгэл юу ч хийж олон те ямар нэгэн байдлаар ингээд тэр итгэл дотор ингээд тэмцэлдэж байгаа тэр зүйлээ яг ингээд мэдрээл хэцүү агаал бурхан байна уу байхгүй юу бурхан намайг сонсож гин үү сонсохгүй байна уу ч юм уу те их тэгэл байгаад ах биш харин бүгдийг нь ингээд бурханы өмнө авчираад ингээд асуу. Одоо жишээ нь тэрийг ол жишээ нь одоо Библийн түүхээс харах юм бол одоо Йов байна тий Хабакук байна Яков гэд айгу олон хүмүүс байгаа байхгүй бурхантай яг ингэж тэмцэлдэж ирсэн. Саул тий тэгэнгүүт одоо жишээ нь Хабакукийн жишээ гэх юм бол те яг ингээд өөрийнх нь улс үндэстэн маш үзүүлэгч хүн байсан те өөрийнх нь улс үндэстэн одоо өөрсдөөс нь 7 доор бүр ёс бус улс үндэстнийг гарт орох гээд тэр нь боолчлогдох гээд байгаа байхгүй тэгэнгүүт ингээд те ямар шудраг бас санагдаж штэ угаасаа те ингээд бүр ийм ёс сул дорой те эсвэл ийм ёс бус ийм сонин үндэстний гартаа биднийг ингээд орохыг зөвшөөрлөө гэж үү те ингээд шудраг зөвхт байдал гэдэг Хабакук бүр нэлээд шалгах хэлсэн байгаа байхгүй бурхны өмнөөс те бүр ингээд шудраг зөвхт байдал гэдэг юм чинь бүр тэгвэл те ямар ч хоосон худлаа юм байна. Гэхдээ тэрүүгээр Хабакук бүр бурхныг зөв шудраг бишээ гэд баг хэлчихэж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ингээд бурхны хариулт нь ингээд ерөөсөө ингээд нөгөө нэг юу лээ. Шууд ингээд Хабакукийн одоо нэг асууж байгаа асуулт ч юм уу те тэрэнд ингээд шууд одоо үгүй ээ би шудраг би ол зөвхөн ариун та нар ийм учраас энэ юунд орж байгаа маа гэдэг бол хариулт байгаагүй. Зүгээр бурхан өөрийгөө хэн бэ гэдгийг Хабакукт хэлчихэж байгаа байхгүй. Одоо Хабакук бол ингээд үндэсний хэмжээнд ингээд юу асуулт асууж байгаа байхгүй бурханаас. Тэгэнгүүт бурхан Хабакукийн яг хувь хүнд өөрт нь би бол тийм агуу бурхан юм а гэдэг тэр ариун оршихуйгаа илчилж байгаа яг тэр үед нь. Тэгэнгүүт яг тэр бурхны нэг ариун оршихуй хувьчлан тэр хүн мэдээд тэгээд зөөр ингээ хэлэх үггүй болчихж байгаа байхгүй. Тэгээд бурхны өмнө ингээд нөгөө шууд бууж өгөөд тэгээд одоо өөрөө бүр тий одоо ингээд анх юугүйсэн ч одоо үхрээ юу манай одоо ингээд мал сарвчтэй үхэргүйсэн ч тий ингээд хатаж ганцсан чсэн тий өвс ногоо хатаж ганцсан чсэн бид одоо бурхан дотроо баярлан хөөрөх болно гэдэг одоо юугаар шүзүүлэхээр дуусгаж авахгүй. Яагаад гэвэл яг нэг бүлгийнх нь өмнө амар тэг тэмтэлжсэн хүн чинь 3 дугаар бүлэгтээ бараг тэг юу чгүй хатаж хорч ижсэн чсэн бурхан таны дотор би баярлан хөөрөх болно гэд. Тэгээд бурхны яг ариун мөн чанар хүний амьдралыг ингэж л яадаг. Магадгүй яг ингээд таны тэр зөрчилдөж байгаа асуудал хэцүү байгаа зүйлстэй ингээд бурхан шууд яг хариултыг чи өгөхгүй гэж болно те. Чи энэ зүйлийг буруу хийсэн болохоор чи ингээд заваад таамаа ч юм уу те эсвэл энэ тэрнээс олж байгаа юм а ч юм уу те. Тийм хариулт яг хүссэн хариултаа та магадгүй авахгүй гэж болно. Гэхдээ яг нэг тэр нөгөө бурхан өөрийгөө хэн гэдгийг тэр ариун мөн чанараа ямар ч гэсэн яг тэр илчлэлтийг та хүлээж авахад яг зүрх сэтгэл дотроо бүр ингээд юугаар ч илэрхийлшгүй те амар тайвныг хүлээж аваад за бурхан байгаа минь болох юм байна гэдэг нэг тийм цаашлаад те энэ амьдралд ингээд урагшаа алхах бүх зүйл бурханы моторт байгаа юм байна гэсэн тэр итгэлийг төрүүлэх тийм итгэл найдвар бий болдог гэсэн. Тэгээд нөгөө нэг ном маань 11 бүлэгтэй байгаа шүү дээ тий. Тэгээ 11 бүлгийн бүлэг бүрийн төгсгөлд ийм асуулт гэсэн хэсэг байсан. Тэгээд нөгөө нэг тэр бүлгээ баттгах эсвэл нөгөө найзуудаараа эсийн бүлгээр хамт судлаад тэр асуултын дагуу бас баттгаад би бидгийг ярилцах цаг гаргавал бас айгүй үр дүнтэй санагдсан. Тэр асуултууд бас айгүй гоё асуултууд надад байсан санагдсан. Яг нөгөө баттгаад давхар нөгөө өөрийнхөө доторлоо өнгөж хараад би ч нэрээ яадаг үлээ. Би ч яаж ханддаг үлээ гэдэг
зүйлс рүү аягаа сайн хөтөлж чиглүүлж байгаа аягаа сайн асуултууд санагдчихсэн. Таны хувьд орчуулж яхад эдгээр асуултууд бас ямар санагдчихсэн бэ? Тийм. Ер нь бас яг ижилхэн санагдчихсан. Яг ингээд нөгөө номоо асуултуудаа орчуулангуудаа яг ингээд нөгөө өөрөө яг хариулчмаар санагдаад тий. Нэр яг би яаж байгаа илээ гэж бодогдсон. Тэгээд ноён номыг бол уншиж хахад яг нөгөө яг бүлгээрээ судлахад тий яг ингээд найзуудаараа ч юм уу яг ингээд судлаад тэг яг тэр асуултуудынхаа дагуу ингээд хариулаад тэгээ дараа нь хоорондоо ярилцвал маш үр дүнтэй асуултууд байсан гэж харагдаж байгаа. Ер нь бол яг нөгөө тухайн бүлгийн яг нөгөө гол агуулгыг илүү нөгөө нэг дэлгэрэнгүй яг амьдрал дээр практик хэрэгжүүлэхэд айгүй нэмэртэй байсан юм уу? Тийм. Тэгээ яг нөгөө бүтэн яг номын тухайд одоо ингээл номыг яг уншиж эхлэж байгаа хүмүүс ч юм уу тий уншия гэж бодож байгаа хүмүүст бол хандаж хэлэхэд болохоор зүгээр л одоо нөгөө яг түрүүний хэлсэнчлэн та яг бурхны ариун мөн чанар энэ юм а гэсэн тодорхойлтыг та энэ номноос өөрөө гаргаж авна. Зохиолч танд гаргаж өгөхгүй. Гэхдээ яг таны нөгөө нэг бурхантай хувьчилсан тэр харилцаанд бол үнэхээр том нөгөө нэг түлхэц болж өгнө. Тэгээ та яг бид нар хуучин гэрээг уншиж байхдаа үйл явдлуудаас нь ингээд бурхан яаж ажиллаж байгааг болж хардаг шиг тий. Та яг энэ номыг уншиж байхдаа бурханы ариун мөн чанар тий миний амьдралд одоо ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ингээд таны сүнс тий баг өөрөө ингээд танд гэрчлэх болно гэж хэлмээр байна. Тэгэл байхад тэгээ надад бол яг уншиж явах сонсож явах үед бол маш гоё ном нөө хүн бүрийн заавал унших ёстой номнууд энэ юм шиг санагдсан. Тэгээд бурхны талаарх тэр мөн чанарын ойлголт тэр магадгүй буруу ойлголт байдаг бол тэрийг залруулсан, ойлгуулж өгсөн. Тэгээд итгэлийн амьдрал дээр өсөж өөрчлөлтүүдийг бас бий болгох тэр айгуу чухал ном санагдсан. Тэгэхээр хүмүүс бас нөгөө ширээний номоо болгоод гэдэг шиг ингээд уншаад тэгээд энэ чинь 11 бүлэгтэй бас хөөрхөн зузаан ном учраас нөгөө нэг удаа уншаад өнгөрөхөд бол за гэл мэдээд өнгөрөхөөс биш нөгөө дахиж уншаад нөгөө асуултуудаа дахиж хариулаад ярилцвал ингээд илүү үр дүнтэй ойлгогдох юм байна гэж бодсон. Тэгээд айгүй гоё одоо бас үгээр илэрхийлж мэдэхгүй л байна л да. Ямар ч байсан маш өр өгөөжтэй маш гоё ном байсан. Тэгэхээр магадгүй унших завгүй бол гоё аудиогоор нь сонсоод эсвэл бүр цаг гаргаад гоё уншаад тэмдэглэл хөтлөөд тий. Ингээд бол маш хэрэгтэй ном санагдсан. Тэгээд зохиогч маань ч гэсэн өөрөө яг энэ зүйлийг бүр бага наснаасаа ингэж явсан тэр зүйлсүүдээ бичиж хуваалцсан нь ч гэсэн бас Библийн маш олон түүхүүдээр баяжуулаад энэ үед ингэжсэн тэгжсэн гэдэг зүйлүүд орж ирсэн нь бас биднэрт айгүй ойр байсан. Тийм болохоор бас үзэгч сонсогчдоос маань бас уншихыг хүсэх юм бол гэрэлт авт маань аудиогоороо байгаа. Тэгээ бас биетээр ингээ хэвлэгдсэн худалдаалагдж байгаа учраас хизээд ингээд аваад уншихад боломжтой байгаа шүү гэдгийг бас дахин хэлье. Тийм. Тэгээ зохиолч маань бол уусаа яг нөгөө нэг өөрөө бас хүүхдийн номын зохиолч гэсэн чинь тэгээ 70 гаруй бас номуудыг бичсэн тий. Тэгэхээр энэ зохиолч маань бол яг нөгөө уншихад төвхтэй ч юм уу зарим теологийн хэцүү зэмтэмсүүдийг байдаг. Тэрийг бол ингээд маш ингээнээр те ямар ч хүн ингээд уншихад ойлгомжтой байдлаар ер нь бол ингээд асуулт үлдээхгүйгээр тайлбарлаж чаддаг юм гайхалтай юмд зохиолж байгаа. Тэгээ бидний бас Мирагийн номын тавиурт дахин нэг юм гайхалтай эзнийг алдаршуулсан, эзний мөн чанаруудыг хүмүүст ойлгуулсан юм гайхалтай ном нэмэгдэж байгаа бас аюу их баяртай. Тэгээд бидэнд цаг зав зориулаад энэ орчуулсан номныхоо талаар тэгээ би нөгөө ингэж ярих амар дуртай болоод байгаа байхгүй. Орчуулсан гэдэг чинь ингээ хүүхэд шиг ингээ үлгэдэж аваад тэ бөөцөлөөд ингээ хүмүүст бас таниулж байгаа учраас их таны бас хүүхэд шиг байдаг бах. Тэгээ энэ яг үнцэнтэй гоё номныхаа талаар бидэнтэй ирээд гоё хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд бидний энэ хийж байгаа бүхэл үйлчлэл итгэгч болон итгэгч биш тэдгээр хүмүүст бас бурхныг гэрчлэх, бурхныг алдаршуулах энэ бүх үйлчлэлүүд маань бүгдээрээ цогцож нэгдээд бурхныг алдаршуулах зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх энэ зүйлсүүд маань үйлчлэлт маань бас гар бие оролцоод хамт ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд бас олон гоё номууд орчуулах байхаа гэж ерөөё. Та бүхэнд ч маш их баярлалаа. Тэгээ манай бас гэрэл паблишнаас гаргаж байгаа тийм энэ гоё номыг бас ингэж өшөө бас тийм яг ижлэхэн мэдээж бурхныг алдаршуулах зорилготой байгаа бид нар бүгдээрээ нийлээ тийм. Өшөө бас маш олон хүмүүсийг бас унших тэр боломжийг бас нийж өгч байгаад баярлалаа. Баярлалаа. Тэгээд сонсогч танд, үзэгч танд өнөөдөр Ариунаас ариун бурхан Sproul зохиолчийн Ариунаас ариун бурхан номын бид нар товчлол ерөнхий байдлаас маш товчоор та бүхэнд хүргэлээ. Та үргэлжлүүлэн энэ намаа дэлгэрэнгүй судалж уншихыг хүсвэл Gerald Taff-ийн
аппликейшнаас аудиогоор болон биетээр аваад унших боломжтой байгаа шүү. Тэгээд үргэлжлүүлэн энэ номыг судалж магадгүй бүлгэрээ найзуудаараа хамтдаа Бурхны ариун чанарт суралцаж тэдгээр ойлголтуудыг авч итгэлийнхаа амьдралд тэр өсөлт хөгжилтийг тавьчих байхаа гэж найдаж байна. Тэгээ бидний дугаарыг сонссон танд маш их баярлалаа. Үргэлжлүүлэн та бас сонсох хэрэгтэй хэн нэгэнд хуваалцаж бидний үйлчлэлийг бас дэмжиж бидний үйлчлэлийн нэг хэсэг болоосаа гэж та бүхнийг уриалж байна. Тэгээ хамт байсан танд баярлалаа. Дараагийн дугаараа уулзтлаа. Түр баяртай. Зарим номыг амталж, заримыг нь залгиж, заримыг нь зажилж, шингээж авах хэрэгтэй. Фрэнсис Бэйкон. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур.